Та энэвэг юмдаг үзэж байна. Улсын аварга түргэн уншигч ангаар 34-р сургуулийн 4-ийн Е ангийн сурагчид шалгарлаа. Тэд өмнө нь 1 минутанд 28-аас 100 үг уншдаг байсан бол одоо 180-аас 400 үг уншдаг болсон байна. Сурагчид хурдан уншдаг болоо зогсохгүй бусад хичээлдээ ч амжилт үзүүлэх болсныг хэлж байна. Тэдний юу гэмгүй сонирхол намдаа тооцоолоо ямар юм тоглоом байгааг дөрвөлжин залаад гэлцгэн энэ юм сони ачаа чөлөө байдаг гэж цаахар нүдтэй жаал чиний тэмээний арьс чинь зулгарчихсан юм уу гэж тэгтэл нөгөөд нь яагаад вэ гэж асуудал тэмээний арьс зулгалцахаараа хөл цэлдэн хөөх арьстай болцдог шүү дээ гэж тэд маргалжээ. Хамгийн анх 130 100 идэл өстэй гэсэн. Одоо 400 гаргаж уншиж байгаа. Тэгээд ер нь бол тууштай явал тэгэл маш удаан мэлцээ. Манай дүү 4 настай. Миний бичлэгийг ингээд хийж өгч цаг магдаараа цаг тохируулж байгаа тусалдаг. Би өмнө нь 100 үг уншдаг байсан. Одоо бол 300-аас давуулж уншдаг болсон. Бараг 400 хүрэх гэж байгаа ер нь бол. Өгүүлбэртэй бодлого хурдан боддог болсон. Маш хурдан ойлгодог болсон бас. Монгол хэлний хичээл дээр бас алдаа баг болсон. Манай ангид хөгжлийн онцлогтой 2 хүүхдүүдийн тэгээд энэ дээрээс гадаад улсаас ирсэн хүүхд маань бас ингээд цөөхөн үг уншиж эхэлж орсон. Тэгээд энэ уншилтын явцад бол унших хурд дахиад тэгээд ангидаа болохоор бид нар хяналтынхаа уншлагыг хийгээд өөрсдийгөө уншуулад багш нь одоо 50 хүүхдэд 5 өдөрт 10 уншуулдаг. Нэгт бол унших чадвар сайжирсан, хурдан уншдаг болж байна. Хоёрт уншиж байгаа юм аягуусаа ойлгодог болж байна. За гуравт гэвэл өгүүлбэрийг аягүй гоё цэгцтэйгээр өөрийгөө илэрхийлж одоо ярьдаг болж байна. За дөрөвт гэх юм бол одоо үг холбох чадвар. За тэгээ үгийн баялаг бас нэмэгдэж байна. Хүүхдүүд хурдан уншдаг болсноор зөвхөн монгол хэлний хичээлдээ сайжраа зогсохгүй, математикийн хичээлд өгүүлбэртэй бодлого бодох хурд ойлголт ч сайжирсан байна. Түргэн уншилтын онлайн уралдаанд нийслэлийн болон 21 аймгийн 100 гаруй сумын 2-5 дугаар ангийн хүүхдүүд ангиараа болон ганцаарчилсан төрөлд оролцсон. Тухайлбал 163 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч Танхилун хаавал дүргээс ганцаарчилсан төрөлд төрүүлсэн байна. Би нэг 93 өдргээ жоохон уншдаг байсан. Тэгээ одоо болохоор нэг 163 маар жоохон 60 70 дээр нэмэгдсэн. Манай зарим найзууд ингээд зарим үсгээс сайн мэддэггүй, яаж унших мэддэггүй. Тэгээд найзуудаа энийг тэгэж уншлаа, энийг тэгэж уншлаа. Танхилуунаа хамт минутын уншлага хийгээд зөвхөн хичээл дээр арай баг шиг ирээгүй байхаагаар бас тэгэж хамт минутын уншлага хийдэг. Үр дүн нь яадаг вэ гэхээр харааны тогтоолт нь сайжирдаг. Сонсголын нөгөө чанга уншдаг учраас сонсголын тогтоолт нь сайжирдаг, ярьдаг учраас хэл амны нөгөө ээрэлт гацалт байхгүй болдог. Тэгээд хараа сонсгол ойн тогтоолт нь зэрэг хөгжөхөөр хүүхэд бол шууд ойлголттой болдог. Тэгээд дадал хэвшил энэ чинь нөгөө залхуурах байхгүй. Ганцхан минут уншдаг байхгүй юу? Тэгэхээр ганцхан минут уншсан хүүхэд дахиад 1 минут уншаад ахаад нэг хэдэн тоо ахиулчихыг боддог. Тэгээ ээж аавын хувьд ч гэсэн хичээлээ унших шаардлагагүй болчдөг. Олон улсын сурлагын амжилтын үнэлгээгээр Монгол сурагчид дэлхийн дунджаас унших чадварын сорилт 5 жилийн хоцрогдолтой гарсан. Тэгвэл үүнийг засах зорилготойгоор түргэн уншигч улсын уралдааныг боловсролыг дэмжих жилийн хүрээнд телевизийн хүүхдийн уран бүтээлчид санаачлан зохион байгуулжээ. Энэ жилийн уралдааны эцсийн дүн 6 дугаар сард гарч минутанд 300-аас дээш үг уншдаг хүүхдүүд Гран-при цомын төлөө өрсөлдөх юм а.